Сайн байцгаана үзэгчтэй. 7 хоног бүр та бүхэнд бэлтгэн хүргэдэг болсон явдлууд нэвтрүүлэг маань шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн мэд. За өдрийн мэнд хүргэм үнэ. За өнөөдрийн сэдв юу байгаа вэ? За мэдээж одоо дэлхийд маш олон сонирхолтой төгөлдсөн. За өнөөдөр яг аль сэдвийг барьж авч ямар шүү сэдвээр хоёлаа ярилцахаар төлөвлөсөн байна. За өнөөдрийн сэдв маань болохоор өмнө хоёулаа United-ийн онгоцны хослыг ярьжсэн бол энэ удаа Английн бас нэгэн томоохон клубын нэг болох Ливерпулийн одоо түүхэнд болсон бас нэгэн харамсалтай нэгэн хослыг ярихчлаа юм л та. За энэхүү хэрэг маань болохоор 1988-аас 89 оны үеэрэлд одоо Английн FA Cup-ийн хагас гишүүн шатанд одоо болсон тоглолтод өрнөсөн. Тухайн хагас гишүүн шатанд болохоор Ливерпул Nottingham Forest таарсан байхгүй. Ааха. За тэгээ манай хоёр баг тоглох гээд за бэлтжилээ. Hillsborough стадионд тоглохоор боллоо. Тэгээд тоглох гээд ерөөхдөө ингээл тэнц чинь нөгөө одоо хөлбөмбөгийн стадионд хөлбөмбөгийн тоглолт болоход нөгөө нэг фанатууд айгүй ингээл бөөнөр цуглаж ирж чад ингээл чи бодолтой. Стадион ер нь бол доор хаяж 30 мянга. Тэгээд тэрнээс дээшээгээ ер нь байдаг шүү дээ. Тэгэхээр чинь ер нь асар их тоо шүү. Hillsborough нөөрэ хэдүүний судалтай тийм стадиум эсэ. За миний тухайн үеийн харж ирснаар нэг 50 мянган хүн судалсан шүү. Бүр амар том юм шүү дээ. Тэгэхээр чи ер нь бол бас яг дажгүй томдоо орчдөг. Одоо зүгээр энгийн жишээгээр аваад үзэх юм бол манай урангаан л одоо баг 3-5 мянган хүн дүүрж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэр 100 дахин том юм байна. 10 дахин том. Юу хэлсэн шүү дээ 10 дахин том юм шүү дээ. Тэ 10 дахин том. Маш олон хүн цуглаж байгаа. Тэгээд тухайд юу яасан юм бэ? Ливерпулийн фэнүүдэд арай бага одоо судал тасалбар өгсөн юм байна. Тэгэнгүүтээ стадион руу орох одоо тэр ийм хайсан хаалга байгаа байхгүй юу? Тийм хүмүүс ингэж ер нь бол нэг цөөхөлөө нэг нэгээр орох одоо зориулттай. Тэгээд такса шалгууллаа. Нэг нэгээр ингэж нэвтэрч ордог. Тэгээд маш олон ийм нэг фэнүүд цуглаад ер нь бол төвжрэл өссөн байна. Тэгээд Ливерпулийн фэнүүд болохоор яг орох ийм 23 тим одоо хайсан одоо хаалга бэлдэж өгсөн. Зөвхөн Ливерпулийн фэнүүд орох юм дөрөөр нь. Тийм, зөвхөн 23. Nottingham Forest болохоор одоо 60 хаалга бэлдэж өгсөн байхгүй. Тэгээд энэ хоёр багт ер нь бол маш харьцангуй юм одоо нэг орох нэвтрэх хаалга онгойлгож өгсөн байхгүй. Яагаад тэгж ингээд нөгөө нэг хоёр багийг ялгцсан юм бол тодорч тийм мэдэхгүй дээ. Сони тэг Ливерпулийн фэнүүд нэггүүдээ тэр гейт зангуудаа юуны фэнүүд нэг тийм гейт заадаг яах вэ? Тухайн стадионд ер нь Английн, Европын стадионуудад яг талбай зарим хэсгийг одоо цогцоогоор үүсгэх яг тийм хэсэг болгож гаргаж өгсөн юм билээ. Ер нь бол цогцоогоор үздэг. Яг хаалгач аарт цогцсон гэсэн үг үү? Тий, одоо яг хаалгач аарын тэр хэсэг орохгүй шүү дээ. Орохгүй. Тэгээд одоо нэг 2-оос 3 метр өндөртэй юм төмөр хашаагаар ерөнхийдөө хамгаалцсан. Хамгаалж. Гэтэ яг яагаад хамгаалж гисэн болохоор нөгөө нэг Английн фанатууд ч хүнд ороод шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг зогсож байгаа нэгт зогсож байгаа хэсэг газжиг нь хоёрдугаарт нөхдүүдийг талбаараа оруулахаас сэргийлж байгаа байхгүй. Тэгэхгүй бол Английн фанатууд бараг худалч хүнд нөгөө нэг талбаар ороод зодтолчих боломжтой тийм нөхдүүд одоо байсан байгаа байхгүй. Би чамд нэг зураг харуулъя л та. Ерөөд ийм 7 сектор болгоод хуваацсан байт юм байна. 7 сектор. Тэгсэн чинь тоглолт эхлэхээс өмнө ерөөдөө 3 болон 4-р сектор дүүрсэн байгаа. Боёо яг тэр төв түнэлээр орж ирдэг хэсэг бол дүүрсэн байсан байхгүй. Тэгсэн чинь тухайн үеийн одоо Ливерпулийн одоо хотын одоо цагдаагийн ахмад Дэвид Данкенфилд гэдэг эрхэм цагдаа нартайгаа хамт яг тэр хамгаалтанд гарч исэн. Тэгээд ерөөдөө яг тэр хамгаалтыг нь хариуцж ирсэн. Тэгээд маш их фэнүүд цуглаад эхлээд ийм байгаа. Чи нөгөө нэг эрвэхэн нөлөө гэж кино мэдчихтэй Butterfly Effect. Тэрэн дээр ямар нэгэн жижиг зүйлийг өөрчлөхөд ирээдүйд тэр аюул томор нөлөөлж штэ. Тэгэхээр зүгээр энэ дээр маш олон ийм жижиг зүйлийг хэрвээ өөрчилсөн бол осол болохгүй байх одоо боломжтой байсан байхгүй. Тэрний нэг нь одоо тухайн үеийн цагдаа нар нь оруулж байгаа цагдаа нар нь тоглолтыг жоохон хойшлуулъя гэж одоо тушаал гуйсан байгаа. Уулноо. Тий, уулн гуйсан байгаа. Яг хев журмаа тогтооч гэдэг. Тий, хев журамч яг ер нь айгүй их хүн цуглдсан. Тэд нар орохгүй бол тоглолт эхлэхгүй. Тэгэхээр тоглолтоо жоохон хойшлуулад цагаа жоохон хойшлуулчих. Тэгээд үзэгчтэй фэнүүдээ оруулсныхаа дараа эхлэе гэсэн чинь Данкенфилд боцсны эцэст зөвшөөрөг байхгүй. Шууд явуулсан. Тэгээд зөвшөөрөөгөө харин яасан бэ гэхээр тухайн нөгөө нэг яг түнэлээр дамжаад одоо гарах хэсэг бол мэдээж айгу том хаалга байна те. Тэр гарах хэсгийн хаалгыг нээгээд тэгэд маш олон хүн шууд нэгэн зэрэг орсон байхгүй. Ямар ч тасар эдгээр шалгуулах горч юм уу? Мэдхгүй одоо тэгэл яг бөөнөрөө яг тэр нөгөө C хэсгийн хаалгаар нь
яг гардаг хаалгаар нь бүгд орсон байгаа байхгүй. Тэгэд түрүү хэлсэн шүү дээ. Butterfly effect гэсэн тэ. Тэнд байсан одоо алба агчид цагдаагийнхаа хамгаалтынхан 3 4 дэх сектор дүүрсэн гэдгийг тэнд хэлэх ямар ч тийм одоо ажилтан байгаагүй. 3 4 биш те. Одоо 1 2 эсвэл 5 6 7 руу хэрэг орсон бол тэнд бүр ингээд сул байгаа зөө. Уул нь ингээд тараа суудсан бол хангалттай багтах зай байсан юм шүү дээ. Ализинээ дүүрсэн яг тэр хэсэг рүү ингээд тэр гатаад ингээд нэг цуглдсан. Улам бүр жихэд байсан шүү дээ. Бөөнөрөө ингээд яваад орчих жоохгүй. За тэгээд эндээс ер нь бол асуудлууд эхэлж байгаа. Шууд тэр хонглын нээсэн юм биш үү те. Нээгээд гол хэсэг рүү хүмүүсийг оруулчихж байгаа. Тэг бүр хашаа машаа даваад орчих юм. Даваад шүү. Тэр чинь нэг том хаалга байгаа шүү дээ. Ерөөсөө л нөгөө нэг одоо цэнгэлтгийн том хаалга нэг ажиллаж байгаа байхгүй. Гарах хаалгыг. Тэнгүүт гадаа байсан дэр бүгд ороод ирээд яг тэр саяны одоо бичлэг цаагчсан тэр голын хэсэг рүү бөөнд яваад орчих. Хажуу талын тэр нэг секторууд нь хоосон шахуу. Зайтай. Хэрвээ тийшээ орцсон бол ямар ч тийм болохгүй. Энэ бол хоёр дахь одоо нэг шалтгаан юм байна те. Боломжтой байсан те. Бас л болохгүй байх боломжтой байсан. Зүйл байгаа. За тэгээд эндээс л эвгүй юм болно л тоо. Урдаа хашаатай. Ашлагтай. За нэг 2-3 метр. 2-3 метрийн өндөр ингээ хашаатай. Дундаа бас зарим одоо игнэнүүдийг одоо тусгаарсан жижиг юм 1 метрийн өндөртэй ч юм уу те. Тэгснэ нэг урт нэг 2 метр ах хэвтай ч юм уу тийм төмөрнүүдтэй. Зэ. Тэрүүгээр нь завсруудаар ингээ хүмүүс орцсон байгаа. Тэгсэн чинь араас нь маш олон хүн ороод ирж байгаа шүү дээ. Чихэд ороод ирж байгаа. Ер нь бол олон хүн чигцэлсэн, шахацлсан газар ямар ч контрол байдаг шүү дээ. Байхгүй шүү тэр нэрээ. Тэр аюултай. Авралгүй шүү дээ. Яаж ч нэг хүмүүсийн хоолоо сонсогдохгүй, хүн болон ойрож арлаад яаж хэнийгээ мэдхгүй. Тэнд нөгөө нэг ямар ч тийм команд хүн чи яг цагаад болоод ягараа амиал бодд юм байдаг. Тэрний дараах жишээнүүдийг би дараа нь ярьж өгье те. Адаглал манус автобусанд ороод те нөгөө өвөл автобус ирдгүү юм тэр ороо суухад л гачин болдог шүү дээ. Тэр стадионы 0 хүмүүс яадаг. Тий. Тэр стадион руу бас тэр томоохон тоглолтуудад орох гэж бас яадаг. Тэгээ манай Монголын стадион л ихэд ч бүр алаан болдсон шүү дээ бүр. Тэгэхээр яг тэр нөгөө олны би нэгээ шахаж байгаа тэр хүч бол ямар ч нөгөө нэг одоо контролох боломжгүй болчихж байгаа. Тэгээд ороод ирэхэд тэнд хамгийн гол осол болсон яг тэр хэсэг бол амар энгийн хэрнээ амар харамсалтай. Яг тэр хэсэг газар 96 хүн ерөөдөө яг нас орж 760 гаруй хүн гимтсэн байдаг байхгүй. Боддоо харахад зүгээр хүмүүс зогсож байгаа зү. Холоос харахад зүгээр зогсож. Яаж яагаад энэ маань нөгөө нэг FA Cup-ын яг хагас шиг тоглолт байсан учраас орондоо яар шууд амжуулагдчихсэн тоглолт. Ингээ харахаар хүмүүс зогсож байгаа. Гэхдээ тэнд бүр яг жинхэнэ хань тэмцэл болоод байгаа байхгүй. Хүмүүс амьсгалж чадахгүй байгаа. Тэгээ шахагдаад ухаан алдж байгаа. Зарим нь унаад гიშгэгдэж байгаа. Тэгээд уртлын нөө хайсандаа нэг төмрөндөө шахагдж байгаа. Ингээд төсөөлө бодоод үзэхээр бүр эвгүй гоц тэ. Тэнд чинь бас одоо өөрийгөө нөгөө нэг аварч чадахгүй яасан мас ингээл янз бүрийн одоо нөгөө биеийн чадамжтай хүмүүс байгаа шүү дээ тий. Тухайн сүүлд нь яг энэ явдлаас амьд гарсан нэг одоо хүн байт юм билэ. Тэгээ тэр хүн бол яг сүүлд ярьцлага өгсөн байсан байхгүй. Би яг сүүлдээ ингээ юу болоод байгааг ойлгоогүй. Юм тоглолт үзэх тэнд би ингээ амт тэнцэжсэн. Тэгээ нэг мэдсэн чи би ингээд өргүүлээд дээшээ гарч ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тиймэрхүү айгүй олон зүйл одоо болж исэн байгаа. Тэнд чи ингээд ёстой ч ингээ нөгөө амт тэмцээд амьсгалах гад ингээ явж байгаад дээрээс татчихсан байгаа. Зарим нь бүр нөгөө нэг хашааг чинь даваад эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд тоглолт 6 дахь минутаас шууд зогссон. Тэгэлдээ тэр зогсоосон. Тэг яагаад тэгэхээр тэнд чи одоо сүултээ нөгөө нэг тэр хашаагийн даваад нөгөө нэг хүмүүс ч бүр хашаа даваал яг өнөөр хэлэхэд нас орсон хүмүүс ингээд шууд ингээл хөвтөл унж байгаа байхгүй. Йоо. Шууд ингээл тэр зүгээр л бүр нэг юм амьдын юм там шиг байсан байхгүй. Тэгээд сүултээ цагдаа нар өөрөөсөө хяналт алдсан. Яг юу их мэдгээ байсан. Яг яаж ингэж одоо энэ нөхцөл байдлыг гартаа авах хэрэгтэй контролдож чадах байлсан. Эхлээд яг зүгээр нөгөө ийм согтуу нөхдүүд л одоо нэг хэрэг тариад байна. Угаасаа нөгөө нэг фанатууд нь хүнд гарууд учраас гэж бодоод согтуу нөхдүүд л гэж бодоод исэн чинь яг ингээд жоохон ингээд тоглолт яваад ингээд харсан чинь тэр нэг болохоо байсныг анзаарсан байгаа байхгүй. Тэгээд тоглолтыг 6 дахь минутын дээр зогсож байгаа. Тэгээд тэнд эмнэлгийн тэрэг орж ирлээ. Нэг л машин тэнд энэ тэндгүй яваал хүмүүсийг аврах гэж хичээж байгаа. Тэгтээ аль хэзээ нас орсон хүмүүст амар олон байгаа. Хоёрдугаарт гэвэл амьд гарсан хүмүүс өөрсдөө
нөгөө нэг одоо гимтсэн нас орсон хүмүүсийг айгүй ихээр ингэж одоо нөгөө нэг хөлбөмбөгийн нэг стадионы хажуудад нэг юм самрууд байдаг шүү дээ. Тэр самруудаар хүртэл нөгөө насилт хийгээд зөөж өргөөд явчихсан байхгүй. Тэгээ өстөө нөгөө би биенийхээ төлөө ёстой амт тэмцгээд аврах нь авраад те ослтох нь ослцсон л тийм л үйл явдал болсон байгаа юм л та. Яг тухайн үеийн төсөл хөдөлгөөн гэвэл. Үнэхээр аим шүү дээ. Ингээд төсөөлсөн чинь ингээд би бүр ингээд ийм нөгөө нэг өвчтөө хүмүүс өдөж чинь нэг юм бачим займаа лифт мифтэнд орохоор ингээд юм тухгуудаа те агааргүй орчин ч юм уу юм тийм аквариум ч юм ийм хавчтнуулж тавчаад байдаг тийм хүмүүс өдөж тийм хүмүүс бол бүр хэцүү дээ. Эсвэл бас тийм одоо агааргүй болоод ирээд нэг хүн ингээд амьсгалах жоохон төвтэй болоод бүчмдэл ирэхээр хүртэл хүний би өөрөө нэг юм цаасаа тухгүй болж ирдэ шүү дээ. Тэр энэ хүмүүс бүр бүтэн тэдэн цаг одоо тэгж байсан хүмүүс байгаа тий. Тий шүү дээ. Хэцүү шүү дээ. Амар. Тэгээд ерхий үйл явдал маань иймэрхүү юм болсон. Тэгээд яг энэ үйл явдлаас хойш бас болсон зүйлсүүдийг хоёлаа эргээд бас ярилцъя. Тэгээд чиний хувьд яг иймэрхүү одоо хөлбөмбөгтэй холбоотой эсвэл зүгээр спорттой холбоотой юм олон нийтийн осол энэ хэрэг сонсч байсан юм. Ер нь сонсч байсан. Гэхдээ осол гэхээр осч бас өөрөө дотроо олон байгаа шүү дээ. Гадны нөлөөтэй нөлөөгөө тэгээ фанатуудын хоорондос саяны осол бол ингээд ямар нэг тухайн одоо зохион байгуулагч талаас буруу шийдвэр гаргасан үүднээс болсон юм шиг байна тий. А зарим нь ослууд ч болохоор нөгөө нэг фэнүүд хоорондын одоо фанатуудын мөргөлдөөнөөс болсон ослууд бас байна тий. За миний одоо ярих чаас хэдүүд гэвэл саяны ослууд ер нь бол ингээд судлаад үзсэн чинь хөлбөмбөгийн маш олон юм хөлбөмбөгийн одоо тоглолтууд дээр болсон зөвхөн хөлбөмбөг шүү. Өөр одоо спортуудаар бас байгаа. Тэгээ хөлбөмбөг төр маш олон ослууд ер нь болж исэн юм байна. За тэгээ тэд нар нь бас өөрөө ч гэсэн маш харамсалтай. Маш олон хүний ч гэсэн аймыг авч утсан юм байна. За жишээ нь гэвэл одоо 1971 онд одоо Шотландд Ibrox гээд одоо юунд ордонд 66 хүн нас орж исэн юм байна. За би дөрөнгө жишээнүүдийн дуртай байв те дэлгэрэнгүй яаш. Тэгээ Хесл гээд одоо Бельгийн бас стадионд 1985 онд Европын клубүүдийн аваргын финалд 39 хүн нас орж исэн юм байна. За Гаанд болохоор Акра гээд спортын стадионд болохоор бүр 126 хүн нас орж исэн юм байна. Гэх мэтчлэн ингээд маш олон юм одоо хөлбөмбөгийн тоглолтыг үзгэж ирсэн одоо гадны сайн хэлсэн те буруу зохион байгуулалт юу тэгээд. За миний нэг онцлох гээд байгаа нэг ослыг би товчхон яриад өгчээ те. Энэ болохоор өөрөө бас одоо цагдаа нарын болон зохион байгуулагчдын буруутай үйл ажиллагааг сонссон байлаа л те. Индонез ч бас ямар амар хөлбөмбөг үзт юм бэ. Судлаад үзсэн чинь Азаас Индонез ч бас хөлбөмбөг номер 1 спорт болцсон бүр тэрийг бүх хүмүүс амар үздэг. Тэгээ Канжурахан гээд цэнгэлт хүрээлэнд 2022 онд буюу саяхан 3 жилийн өмнө болсон ослогоо байхгүй. Очоо. За 2022 оны 10 сарын 1-нд болсон ослогоо. За тэгээд энэ талбай эзэн Арема гээд клуб нь өөрөө бас их том клуб өөрөө бас маш амар олон фанаттай юм клуб юм байна. Тэгээд энэ талбай дээр Персебая гээд бас нэг клубыг хүлээж авсан. Тэр үеийн хоорондоо дерби клубүүд юм байна. За тэгсэн чинь Персебая нөгөөдгөө 3-2-оор гусаа ичиж. Тэгээд тэгсэн чинь Аремыг одоо мэдээж талбай дээр Аремын үзэгчд маш их байгаа шүү дээ. Тэд нар дайрч орж ирээд талбайраа юу? Талбайруу дээр жишээд хоёр клубын одоо жинхэнэ мөргөлдөөн гэдэг зүйл нь болоод за энэ үед нь болохоор хамгийн буруу зүйл явсан. Цагдаа нар нь буруу одоо команд өгөөд. Индонез ч бүр ингэдэм биш. Маш олон юм ослууд өмнө зөндөө болж исэн юм байна. Тэнгүүд бүр талбай дээр зөвхөн хөлбөмбөгийн талбай дээр командлагч гэж байд юм байна. Тэр командлагч нь одоо тэр аюулгүй байдал бүх юм харуулдаг. Тэгсэн чинь энэ команд тухайн одоо байсан командлагч нь нулимс засварлагч зайчиж. Тэгээд хоорондын мөргөлдөө нулимс засварлагч болон одоо цагдаа нарын юунаас болоод нийтдээ 95 хүн энэ одоо мөргөлдөөнөөс болоод өнгөрсөн юм шиг. Саяхан 22 онд ч тийм. Тэгээд олон улсын одоо хөлбөмбөгийн холбоо FIFA-гаас болохоор ийм дүрмүүдийг гаргад юм байна л да. Иймэрхүү ослууд одоо би зээс 1971 68 гэж маш олон онуудын ослууд гарч ирсэн учраас ямар нэг ийм мөргөлдөөн гарвал ерөөсөө тийм нулимс асгаруулагч одоо хэрэглэхгүй. За мөн дээрс нь галт цэвсэг ашиглахгүй гэсэн дүрмүүдийг мөрддөг юм байна л да. А тэгсэн чинь Индонезийн юунд нь болохоор нулимс асгаруулагч ашиглаад дээрс нь ийм галт бамбар ашиглаж хүмүүсийг тараадаг юм аргатай гинэ. Энэ сонирн байгааз баг наад чи юу яагаад байгаа юм шүү. Өдөө гэдэг юм шүү. Харин өдөө гэдэг юм байна. Тэр галт бамбар юм юунууд шидэж ингэж үзэгчдийг тараахгүй тэр нь өөр Индонезийн фэнүүс чинь бас өөртөө амар одоо хүнд гарууд байдаг гэсэн байгаа байхгүй. За нэг шалтгаан энэ. За хоёр шалтгаан нь болохоор энэ нөрөө 42 мянган хүний судалтай ордон юм байна л да энэ Канжурахан гэдэг ордон. Тэгээд тэмцээний өмнө чинь маш том дерби тоглох угсаа энэ хоёр тоглолтын хүмүүс амар үздэг юм л лиг нэгийнхаа дээд түвшний юу те. Тэгсэн чинь зохион байгуулагчийн зүгээс 38 мянга хүртэл хүн бишээ цагдаа нараа болон нэг одоо аюулгүй байдал харамссан нэг зөвлөгөөд байгаа ш. Тэндээс 38 мянган хүнээс дээш хүн оруулахгүй шүү гэд заасан чинь зохион лиг нэгийнхэн зохион байгуулагчид 42 мянган филет гаргаад тасалчих. 38. Тэгсэн чинь нөгөөд нь бүр 42 мянгийнхын
бүгдээрээ орж ирээд тэр ч одоо боддоо даац нэгдүгээр даац цэцэрсэн. Тэгээ аюулгүй гарч байгаа байхгүй. Ерөнхийдөө яг энэ ослол дээр нь 3000 орчим хүн талбай руу дайрч ороод тэгээ 95 хүн өнгөрсөн юм. Аимшиг. Тэгээ 583 хүн хүн дээр бэрчсэн юм байна шүү дээ. За энээс өмнө болохоор бас энтгэд бас маш том ослол болж исэн юм байна. Тэр нь юу гэхээр энэ бол ер нь дэлхийн түгээн дээр нь хамгийн их гэж тооцогдоод байгаа юм байна л да. Энэ гэхдээ бүр 1964 онд болж исэн байна. Яг тийм нэг зураг хөрөг мөргөн жоон хавар. Гэхдээ энтгийн одоо Перугийн Стадио Национал гэдэг цэнгэлдэх хүрээлэнд нь 328 хүн бас иймэрхүү одоо фенүүдийн хоорондын мөргөлдөөнөөс болоод өнгөрч ирсэн. 328 ёо. Гэт бодохоор ер нь бол хөл бөмбөгийн энэ одоо фанатуудын одоо атактив зохион байгуулалтын юунуудаас бол маш олон хүмүүс өнгөрдөг юм тохиолддог тийм. Үгүй саний чиний хэлсэн одоо ер нь бол амар их тоо сонсогдоод байна. 328, 95 гэдэг 126 4 мөрөг. Тэгэхээр энэ тоонууд юу юм уу? Бүгдээрээ дандаа хоорондоо зодтолсон юм уу? Үгүй. Зарим нь болохоор нөгөө юу нөлөөс сурвалжлагч бол одоо цагдаа нарын буруутай үйл ажиллагаа те зарим нөгөө мөргөлдөөнөөс хоорон дээр болоод нөгөө бие биен дээрээ гიშгэх нөгөө бие биентэй шахалцах гэдэг ч юм уу те зарим нь болохоор үнэхээр бие биенээ албаар бүр өдөөж яах зорилготой гэх мэтчлэн ингээд бүгд юм хоорондоо өөр өөр шалтгаантай. Гэхдээ бүгдээрээ ерөөсөө л нэг юу нь болохоор ерөөсөө л хөлбөмбөгийн тоглолт үзэх гэж л очсон. Ийм хүмүүсийн хооронд гарсан өнгөрөлт. Саний тэр даад сэтэрхүүлдэг гэдэг чинь баг ашиг юм шүү. Тэр бол ер нь бол зохион байгуулагчдын алдаатай. Тэр чинь цэвэр зохион байгуулагчдын алдаа дээрээс нь тэр цагдаа нарын буруу байгаа байхгүй. 4000 команд илүү гэдэг чинь тэр чинь нэгээр л мөнгө орж ирсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол баг зүгээр энэ дээр харахад мөнгөний төлөөл хүний амийг золчиж байгаа юм гэж л баг харж байгаа шүү дээ. Энэний дараагаар нь саний дээр интернет тусан хэргийн дараагаар интернет ер нь иймэрхүү хэрэг их болдог юм байна л да. Хүнд гараад байна. 35 хүн нас орсон ч ийм хөлбөмбөгийн тохиолдол болсон байна. Тэгэд ер нь өөртөө энэ хөлбөмбөг ер нь бол амар үздэг, тэгээд амар фанаталдаг. Тэгээд тэрүүгээр ч гэсэн зүсэхтэй бас үздэг хүмүүс байт юм байна. Гэхдээ угаасаа одоо бид нар ярьдэн штэ хөлбөмбөг бол дэлхийн номер 1 спорт гэдгээр нэг яах нь хүн өгж байгаа мэдрэмж бол угаасаа хамгийн сайхан гоё мэдрэмж. Нөгөө талаараа нөгөө нэг зүгээр мэдрэмжийн ханавд аваад үзэх юм бол хүний мэдрэмжийг өстө яг одоо оргилт нь хүргэж чаддаг. Тэгээд үнэхээр бас нэг фанатууд чинь үнж фанатууд гэж ярьдэн штэ тэ. Яг багийнхаа төлөө бол шүү дээ нөгөө юу ч хийж болохгүй те. Яг л нөгөө нэг одоо амьдралаа холбоцсон фанатууд зөндөл хэдүүлээ харж байсан. Тийм учраас л яг иймэрхүү хэрэг болоход одоо бос спортоос илүү арай амархан байт юм бол. Тэ. Магадгүй. Тэгээд хамгийн гол нь бас нөгөө номер 1 гэдэг нь хүний тоо өсөх тусам эрсдэл гарах магадлал буюу одоо нөгөө мөргөлдөөн ч юм уу асуудал гарах магадлал чинь ихсээд байгаа байхгүй те. Тэр утгаараа бас холбогдож магадгүй. Тэгээ би энэ хэсгийн дараагаар бас нөгөө нэг FIFA-гаас гаргасан зөвлөмж болон бас нөгөө яагаад энэ хөө нөгөө нэг асуудал гараад байдаг талаар нь бас нэг зөвлөмж. Хоёулаа зүгээр нэг хөнгөн зөвшөө бод. Монголын хөлбөмбөг бас ийм мөргөлдөөн гарахгүй маа гэхэд ядчих гоё дүрдэг болчихвол те. Харт. Бүр мөргөлдөөн гарлаг ярьдаг болчихвол бүр. Гэхдээ харин яг тийм шүү. Монголын хөлбөмбөг хоорондоо хаагарч одоо гэдэг фэнүүд нь те. Инглээд мөргөлдөөн гарлаа марлаа гэж ярих нь баг магтаал шиг сонсох гой санагдсан тий. Эцтэний гадаа Улаанбаатар FC хоромхон хоёрын юунад цуглаж гэдэг. Дүүрсэн гэдэг. Тэгвэл бас гоё тий. Гэтэ маагч ойртой дүрх. Гоё тий гэдэг нэг муухай юмараа гоё санагдаад байдаг нэс тий. Тэгэд хоёлоо буцаад яг үндсэн сэдв рүү ороход дөрөв хэлсэн ш Дэвид Данкенфилд гэдэг. Энэ нэрхэн маань болохоор өөрөө одоо цагдаагийн албаны захирагч байсан хүн. Тэгэд энэ хэргийн дараа одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явсан байна. Тэгээд мөрдөн шалгах ажиллагаан дээр болохоор ерөөдөө эхлээд фенүүдийг буруутгасан юм. Согтуу байсан, эмх замбраагүй байсан. Яг тиймэрхүү одоо юунууд айгүй их явсан байгаа байхгүй. Буруутгалууд. Тэгээд тохоо үеийн бүр нэг одоо зарим сонин дээр хүртэл фенүүдийг буруутгасан тийм одоо бүр нүүрэн дээр нь тиймэрхүү нийтлэлүүд гараад тэгээд тэр цагаас хойш одоо юу гэдэг тухайн одоо тэр хэвлэлийн байгууллага одоо хүмүүст бүлийд үсээр агаад гэдэг ч юм уу нэг тиймэрхүү асуудал бас байгаа байхгүй. Тэгээд сүүлдээ болохоор энэ маань фэнүүдээс ямар ч холбоогүй юм байна. Буруутай үйл явдал тэр фэнүүд хамаагүй. Харин эсрэгээрээ яг тэр цагдаагийн захирагч одоо Данкенфилд дээр өдөртүүлсэн тэр багийнх нь буруу. Ягаад тэгэхээр тэд нэр фэнүүдийг хаалгыг одоо хаалгыг нэгээд бөөнөрийн талбаар оруулах шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт эмх замраагүй байдлыг тэд нэр контролд чадаагүй гэдэг яг тэр байдлаар ураг нөхсөн юм байна. Гэхдээ ямар ч хариуцлага үлээ. Одоо хүртэл тэрэн дээр фэнүүд бүр үнэнхээр одоо харамсалтай байдаг гэж ярьд юм билээ. Ямар харамсалтай юм бэ те. Тэр чинь 90 хэдэн хүн өнгөрчөөд тахад тэгээд 96 хүн. 96 хүн өнгөрчөөд тахад ямар ч хинч хариуцлага өөрөхгүйгээр мултарна гэдэг чинь энэ бол тэгтээ бас амар юм те. Тэгээд энэ хэрэгээс
4 жилийн одоо энэ хэрэгээс хойш 4 жил комд байж байгаад нас орсон хүн бол хамгийн сүүлийнх гэж бүртгэгдсэн юм бэл. Тэ бүр комд орсон юм шүү дээ. 4 жил комдсэн юм шүү дээ. Аимшигтай бас. Тэгээд яг одоо шийдвэр гаргаад одоо нөгөө амьсгалын аппаратыг салгаж ирсэн бас нэг тэр бол хамгийн сүүлийн тохиолдол юм билээ. За ямар нэгэн хэрэг үйл явдал болоход тэрнээс одоо улбаалаад хүмүүс суралцдаг те. Ялангуяа одоо энэ Английн хөлбөмбөгийн холбоо энэ дээр яаж суралцсан гэхээр тэр арын зогсож байгаа хэсгийг байхгүй болох юм. Суудалтай болох юм. Одоогийн нөгөө бидний үздэг. Тэгээ хашааг болсон. Суудалтай болсон байгаа. Зохион байгуулалтуудыг сайжруулсан. Илүү нэгттэй, илүү одоо анхаарал хандуулж үзгэсэн нэг тийм. Одоо ер нь бол үнэтэй гэхэд өстой дэндүү үнэтэй л сурамж болчихсон юм л та. Тэгэл хүмүүс ч тэгэл ер нь өөртөө алдаанаас сурамжлал болдог. Тэгтээ бас арай л хүний амиар сурамж нэгддэг юу гэсэн үг те. Гэтэ 96 хүн нас орлоо. За сүүлд ингээд комд байсан хүн нас орлоо. Гэтэ тэрнээс гадна 760 гаруй хүмүүс гимтсэн шүү дээ. Тэгэхээр чинь баг 1000 хүн энэ хэрэгтэй холбоотойгоор бие болон сэтгэлийн бүр ямар нэгэн байдлаар гимтэл авсан байгаа. Чи тэгээ боддоо тэдний арга хэрэгээ боддоо. Асраа хамгаалж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ чинь бүр шууд утгаараа маш олон хэдэн мянган хүний асуудал болоо явчихж байгаа байхгүй тий. Тэгээд энэ спортын түүхэнд хөлбөмбөгийн түүхэнд ер нь бол хамгийн эмгэнэлт одоо үйл явдлуудын нэг болон тэмдэглэгдсэн байдаг. Тэгээд жил бүрийн ер нь бол 4 сарын 15-нд зөвхөн Ливерпул гэлтгүү бас бусад спорт сонирхогчид одоо хүндэтгэл үзүүлэлт юм байна л да. Тэгээ Энфилдийн гадаа тэдэн зориулсан хөшөө байдаг. Тэгээ Ливерпулийн яг нөгөө сүлт тоо байдаг. Нөгөө нэг ганцаар алхахгүй юу 8 галлон. Яг тэр догч гэсэн яг тэр нь энэтэй холбоотой юм уу? Ер нь яг эдгээр хүмүүст бас илүү бас хүрдэг байж байгаа. Одоо дууг нь илүү хүчтэй болгосон юм чи зүгээр надад санагдсан. Ямаа гэдэг тий. Тий. Тэгээ нэг юм үнэтэй бас харамсалтай сургамж байна да. Тэгэлээ энэ ер нь хөлбөмбөгийн сая би өмнө хэлсэн те хөлбөмбөгийн түүхэнд маш олон юм ослууд байдаг. Энээс хойш сая хэлж ин бас ингээд Английн томоохон одоо Премьер лигээс ахвал томоохон одоо клубүүд яасан бол UEFA болон FIFA-гаас бас энэ зөвлөмжүүд гаргасан юм байна л да. Тэгээ тэдний бас манай монголчуудаас яг юу ч гэсэн одоо яг хөлбөмбөгийн ордон дээр үзгүй байгаа ч гэсэн томоохон тоглолтууд юм уу одоо эсвэл одоо бидний хамгийн их цугж үзэж байгаа юм те Уранган Эмбанк арена болцсон те одоо энэ цугж үз бас нэг анхаарат үзэхэд бас зүгээр юм байлээ. Энэ юу гэхээр сая хэлжсэн хамгийн одоо том ослолох гардаг шалтгаануудыг би хэлээд өгч тий. Хүмүүсийн хэд төвлөрөл буюу дүүргэлтийг хитрхийн нөгөө ачаалын хитрүүснээс олж үздэг. Тэгэхээр одоо ямар нэгэн орж ингэж үзэж байгаа бол тэр ачаалыг харагдаа. Одоо бидний нөгөө нэг үзээд байдаг станд болж байгаа тоглолтууд хэд дүүрээд байдаг бас одоо цаваад авахгүй шүү дээ. Тэр чинь бас иймэрхүү асуулт гарах магадaltaй. Энэ бас сургамжлах үднэс зүгээр би хэлж өгч байгаа юм. Бас сая сүүлд хамгийн амар болсон тоглож одоо сарын туяа ариун гайдын тоглолттой. Тэгэхээр тэр тоглолтын дээр хүмүүсээс гадаа маш олон зүйл болж исэн тий очиж нөгөө үзчихсэн хүмүүс орж чадахгүй нэгэ тэр энэ бол мэдээж хүмүүс хэдвэл за хэд догдолт бухимдал эсвэл өөмэ гэж fan violence тий энэ бол хамгийн том юу саяны хоёулын ярьдаг чинь тэр нөгөө үзэгчдийн нөгөө цөсөн хөөрцөн байх үед тий тэр хашаа машаад авч орж тохиолдол бид нар зөндөмж шууд нэг хүн байтугай маш олон үзэгч фэнүүд одоо хөлбөмбөгийн талбаар ордог саксны талбайд ч гэсэн зөндөөд болсон тийм тохиолдол одоо хоккей бол бураас амар тий мэдж байгаа. Тэгээд аюулгүй байдлын нөгөө нэг өрссөн тутмаг байдлаас болдог гэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг ямар нэгэн өмөө гарлаа гэхэд аюулгүй байдлын санамж буюу тухайн даагаж мөрдөх дүрмүүдийг тэд нар баримтлах хэрэгтэй гэж байгаа. За чиний саяны хоёлын өнөөдөр ярьдаг маш том жишээ тий цагдаагийн буюу удирдах зөвлөлийн буруу арга хэмжээ гэж байгаа. Одоо нэг л буруу шийдвэр юм уу буруу юу гаргахад ямар олон хүн одоо ингэж амнасаа алдах хохиролтой бид нар мэдж байна те ямар нэгэн буруу шийдвэр тэр чинь мэдээж одоо удирдлагын төвшөнд даруй нэгэн чиглүүлэх хүмүүс байгаа тэдний бас шийдвэр шалтгаалдаг гэж байгаа. За соёл ба дүрмийн ялгаа гэж байгаа. Энэ бас соёл бас байгаа тань л да нөгөө хүмүүсийн. Тэгэхээр нөгөө үзчид соёлтой байх те бие барих одоо юу гэдэг тухайн одоо спортт үнэж гисэн те хит одоо өөрийнхөө контрол алдахгүй байх гэж зэрэг зүйлүүд нь орж иж байгаа. За тэгээ хамгийн чухал зүйл нь тухайн ордны нөгөө нэг аюулгүй гарц гаргалгаа. Архитектур байгууламжийг шаардлага гэж байгаа. Стон дүүрэг гарлаа гэхэд бид нар хэдэн хаалгаар гардаг үлээ те. Орлоо гэхэд хэдэн хаалгаар гардаг үлээ те. Тэрийг бас бодох хэрэгтэй. За одоо юу ч яриана ч гэсэн бид нар орлоо гэхэд хэдэн хаалгаар гардаг үлээ. Яг одоо тиймэрхүү том юм болоход гарлаа гэхэд хэдэн хаалгаар хав. Хаалганы хэмжээ нэр байх те. Иймэрхүү зүйлүүдийг бодоод үзэхгүй бол бид нар ямар нэгэн урлаг болоод спортын арга хэмжээ үзэж явахад бол ямар нэгэн эрсдлийг хэдүүлээ тооцоолж явах хэрэгтэй юм байна шүү. Бас тэрэндээ ч гэсэн шаардлага тавьж явах хэрэгтэй гэж хэлмээр байна да. Тийм. Тэгээ нөө хоёлоо ярианыхаа дунд ярьжсэн.
жижиг эффектүүд Тийм. маш том болж томорж байгаа харагддаг те. Зүгээр энэ хэрэг дээр яг хоёулаа ингээд базаад бүгдийг ярих юм бол анханасаа Ливерпулийн фэнүүдэд жоохон их судал өгсөн бол. Тийм. Арай Би наадаж боломжтой байлаа. үнэхээр гайхаж байна бол. За тэгээд орж байгаа яг орох үеийн нэг цагдаа нарын зөвшөөрөлтэй цагаа жоохон хойшлуулж игээд хэлдэг. Тэрийг зөвшөөрсөн бол магадгүй тэрийг зөвшөөрсөн бол үзэгчнэр 50 ороод те яг ямар ч тийм одоо нэг эрсдэл гарахгүй бусад нөгөө хоосон секторууд руу. За тэгээд 3 дахь болохоор ядаж орлоо гэхэд тэр секторууд руу хоосон хэсгүүд рүү зааварчлах тэр ажилтны хэрэг байсан бол гэх мэтчлэн яг иймэрхүү олон зүйлсээс болол өнөөдрийн яг ярьсан ослын одоо шалтгаанууд гарч ил байна л да. Тэгэхээр яг чиний сая хэлжсэнчлэн хэдүүд биднэрт ер нь бол одоо түүх гэдэг бол ер нь бас нөгөө талаараа туршлага болчихдээ шүү дээ. Тэгэхээр биднэрт давтахгүй бас юу гэдэг сэрэмжлэх бас боломж байна. Тэгэхээр саний хэлсэн алхмуудыг хийгээд явхад бол ийм асуудал баг гарах байлгүй дээ. Бас баг гараасай гэж хүсэж байна. Баярлалаа. Үнэхээр бас өнөөдөр сонирхолтой сэдв хүндсэн байна тий. Бас спортын түүхэнд бас явдлуудад бас иймэрхүү бас гамшигтай болсон одоо энэ жишээ гашуудмаар гэх юм уу тий. Тий. Маш үйл явдал болсон байна. Тэгээд иймэрхүү сэдв бэлдэж танилцуулсан. Мөнөдөө баярлалаа. За хамт ярилцсан гоё. Баярлалаа. Тэгээд энэ удаагийн та бүхэнд хүргэсэн босын явдлууд энэ төрөйд өндөрлөж байна. Тэгээд хэрвээ та бүхэн бидэнд сан сэтгэл хөрвүүлэхээр бол доороос комент түлдээгээрэй. Тэгээд бас ямар сэдвээр ярилцахыг хүсэж байгаа бол бас хоёулаа хэлж болно шүү дээ. Гой сонирхолтой сэдвүүд байл бас бидэнтэй хуваалцаарай. Биднээс судлаад мөн мэддэг сэдвүүдээ байвал бас та бүхэнд илүү дийлгэрэнгүүтэй ярьж өгөх хичээх болно. Тий. Тэгээд эх дугаараар уулзлаа баяртай. Тэгээд босын явдлууд хөрвө гар бүрийн 19 цагаас та бүхэнд хүрэх болно. Баяртай.